За энэ удаагийн бичлэгээр хэлбэлээ Adobe XD дээр дүрстэй ажиллах талаар үзье. За тэгэхээр дүрс гэхээр энд бол одоо rectangle, ellipse, polygon, line гэдэг үндсэн. За P-г оруулчих. Pen-ээр 1 2 3 4 5 төрлийн төвөл байна. За жишээ нь хамгийн ихний одоо rectangle-аас эхлэх нь rectangle дөрвөлжин зурна. За дөрвөлжингийнхаа нэг булан дээр ингээд яхаар бүрэнхий болгоод ингээд сольж болно. За баруун талын энэ дээр болохоор бид нарт одоо энэтэй холбоотой бүх юмнууд гараад ирж байгаа. Одоо property гэж нэрлэдэг. За тэгээд за энэ компонентын талаар хэлбэл тусдаа бичлэг юм. Өргөн нь, өндөр нь, за мөн position бол одоо энэ дээд булангаас явна. Ийшээгаа 99 пиксел. Доошоогоо 144 пиксел. Тийм зайтай. Доошоогоо мэн. За энэ уус дотроо текст болохоор одоо ингээд юм байж байна. За fix position when scrolling. Scroll-тоход одоо ингээд хөдөлгдөггүй байх нэг вебийн аппликейшн дизайн гаргаж байгаа тийм бол одоо нэг хэрэгцээтэй зүйл байна. За тэр responsive байх уу гэд. За энэ бол веб хөгжүүлэгчд бол мэдж байгаа responsive гэдэг талаар. За opacity буюу хэр бүдэг тод байх юм гэдэг нь 100% тодорхойлтой харагдана. За blend mode буюу за энэ Photoshop дээр байдаг. Одоо артлынхаа background-тай яаж уусч харагдах юм бэ гэдэг нь эндээс сонгох нь. За дараа нь одоо corner бол одоо ингээд шууд 0 гэдэг одоо энэ дээр байна. 1.13 хэмжээ жоохон бүрхий болно. За ингээд энэ ч бичиж байгаа тоо бол одоо бүгднийг дөрвөн болгон төрөлийг ижил болгож байна. Энэ дээр ингээд залгаад бичих юм бол одоо ингээд нэг нэгээр нь одоо явах боломжтой. Будангуудаа тус-туснаад бичих боломжтой болж байна. Одоо ингээд тэгснээ бас энэ буланг 120 ч юм тий. Энэ онцгой булан байна. Энэ буланг 100 болгож. За ингээд нэг нэрээ гоё дүрс гаргаж аваад тий. Тэгээд дараа нь энийг будаад гэдэг нь дотор нь юм байдлаар будаад. За нэмэлт тэмдэг дээр дарах юм бол за color swatch буюу дараа хэрэглэхээр энэ өнгө хадгалж байгаа юм байна. За энэ дээр дараад за дараагийн удаа ондоо дүрс үсгэлээ гэж үү. Бөөнхийг хажууд нь үсгэлээ. За shift-д дарчих юм бол энэ яг тойрог болно. Shift-д дарахгүй зүгээр нэг зурх юм бол ellipse зурна гэсэн. За энийг сонгож аваад одоо дараагийн удаа өнгөө яхад доотлолт нь гэдэг swatch дээр юм гараад ирсэн байна. Ингээд бодчих байна. За эсвэл энэ eyedropper-ыг дараад энэ тэмдээс өнгөсөн ингээд синхронтэй болгон. За border бол гадна талынх нь хүрээнийх нь өнгө. Ингээд харах юм бол border нь ийм байна. За ингэ сонгоод border-ыг нь чинийхээ болгочих. За ийм байна. За тэгээ доошлох юм бол size гэж байна. За энэ одоо border юм байна. За border л баг. За 6 боллоо. 50 боллоо. За энэ тэгээд анзаарах бол ингээд дотгошоо яваад байгаа. Энийг нийтүүлээ гадагшаа явдаг болох юм. Ингээд сольчин. Яг энэ голдоо байна гэх юм бол одоо энийг сонгоно. Гаднаа дотроо хэрэг одоо жоохон холдуулж авдаг зүйл. Дотроо гаднаа дундаа гэх юм ингээд хийн. За тэгээд одоо энэ корнерууд нь за энэ ч бүр хитэр бас анзаардахгүй байх юм. За тэгээд shadow сүүдэртэй байх уу? Сүүдэр нь ямар өнгөтэй байх вэ? Жижигхэн цэнхэр сүүдэр гарч ирж байна. За энэ байна. За тэгээд X, Y 6 Y 9. За ийшээгээ 6, ийшээгээ 9 байхаар одоо тохирууллаа. За B гэдэг нь одоо brightness юм байна. 0. Blur юм байна. Бүрсийлэлт нь одоо ямар ч бүрсийлэлт байхгүй 100 гэх юм бол ингээд амар бүрсийцэн нэлийн одоо уусалттай харагдаж байна. За тэгээд энийг жоохон холдуулъя. Чаргад одоо бүрсийлэлт одоо би бүрсийлэлтэнд багасгаад 50 болгох юм бол арай тод болж байна. За тэгээд энийг дахиад 10 болгох юм бол ийм болоод 0 болгох юм бол бүрсихгүй энэ сарнитгүйгээр харагдана гэсэн. За одоо background blur гэнэ. За background blur хийхээр за энэ хэмжээ өнгө за тод за энэ background blur за энэ дээр хэдүүлээ background blur төвчүүлээд үзсэн. За background гэдэг нь маань дотроос нь fill-ийг тий fill-ийн доторхыг background гэж нэрлэж байгаа юм. За энийг жоохон бүрсгэлттэй болгох тэр нь одоо энэ
За opacity нь одоо ийм 100 байх юм бол ерөөсөө background blur болсонтой ялгаагүй. За тийм байна. За amount гэдэг энийг өөрчлөхөөр за мэдгүй юм өөрчлөгдөхгүй. За brightness за бас юм өөрчлөгдөхгүй байна. За тэгээ mark for export гэх юм даа экспортлохоор яг зөвхөн дүрсээр нь одоо дангаар нь экспортлоход ингэж авах юм байна. За тэгвэл экспортлохдоо бол ийшээ ороод тэгээ selected гэдэг ингээд экспортлж байгаа. За ингээд экспортлоод үзье. За PNG зургаар хаана хадгалах вэ гэхээр дэлгэцэн дээр хадгалж дөө. Дараа болоход дэлгэцэн дээр XT export гэдэг тийм фолдер үүсгээд за дотор нь ороод export гэдэг. За XT export за фолдер нэг үзэх юм. За ингээд энэ нэг минут export гэдэг гарцсан байна. За дараагийнх нь за энэ бол одоо ингээд R дээр ч тэр өвөг дээр зэргийн шин чанарууд нь хоорондоо адилхан байна. За тэгээд P дээр ой биш Y тэ. За Y дээр дараад за Y нь одоохондоо гурвалжин үсгээд байна. За тэгэхээр гурвалжин энэ бол polygon гэсэн байгаа. За өнцгийн одоо нэмэх талаар хэдүүлээ явцгаая. Өнцгийн тоо за энд 3 гэж байна. Энд 3 биш 15 гэх юм бол 15 гэж болохгүй юм байна. Сонгосон дүрсээ 15 болох юм байна. Энэ ингээд 15 шинээр үсгтэй 3-аар зурна. За энийг зүгээр 5 болгочихлоо. Энэ магадгүй дахиад энэ Ctrl D сонголоо. Ctrl Shift A гэх юм байна. Deselection буюу сонгосон юм одоо итгэхгүй болов. За ингэж яад Y дээрээ дараад Y дээрээ дарахаар юу ч байхгүй. За тэгэхээр за зөвхөн энэ дээр л юм их юм. За энийг хэлээ 8 болгоод арай бага болгоод энэ юу вэ? За энийг 10 болгоч. За тэгвэл энэ маань ингээд жоохон юутай болж эхэлж байна. Энэ жижигхэн гурилж байна. Энэ устгач. Өнцгөн жоохон бүр хэд болж эхэлж байна. 60 гэвэл баг тойрог боллоо. За 30 гээд за энэ юу вэ? 100%. 80. Энэ үзүүрийг нь ихэр хурц байхыг зааж өгч байгаа юм. За энийг би 4 болгоч. Олон цогтөр толгой гэж 50 болголоо. Голоос нь доош хонцсон уу? За ингэхээр star ratio гинэ. Одны ratio. За тэгэд энэ одоо өмнө ярьсан юм. За polygon дээр бол ингээд сонгож аваад зурсныхаа дараа юм өөрчлөлт юм байна. За энэ star ratio-г энэ дээр дараа. Энэ голоосоо аваад ингээд доош явж юм шиг. Энэ ингээд багасах тусмаа тэр хувь нь бага болоод ихсэх тусмаа энэ ингээд 100 болчих юм байна. Хувийг ажиглаарай. Ингээд. Polygon. За ийм star ratio гэдэг юм rectangle дээр байна уу үзье. Rectangle дээр бол байхгүй байна. За дараа нь за line дээр ч нэг юм байхгүй хөө. Ингээл. За тэгээд line-ийнхаа хэмжээ нь чинь 6 гэдэг өргөн болчихно. Line дээр ярьж болох юм болохоор энэ юм байна. Энэ төгсгөл нь буюу энэ жоохон багасгаад богиносгоо томруулчих. За энэ бол төгсгөл нь дөрвөлжин байх уу? Тэгээд яг одоо anchor point гэдэг anchor point нэг эндээ ирэх үү? Тэгээд ийм байх уу? За anchor point-ийнхаа гадуур ингэж өгөөд энэ бүр ингэж шийдчих юм байна. За тэгээд бусд нь бол адилхан тэгээд mark for export гэдэг авчна. За P бол одоо зураг зурхад нэлээд pen бол одоо нэлээд гоё юм зурхад ингэж хэрэгтэй. Ямар нэгэн дүрс ялангуяа Illustrator дээр бол одоо зөв зураг оруулж ирсэн тэрийг вектор болгох гэж байгаа. Заавал ингэж нүд амын дагуулж зураад ингэж яадаг. За ESC дээр дараад хөлөвч юм байна. За чинь ингээд өөрөө эцэг дээр тавьчихмаар автоматар шууд болчих юм байна шүү дээ. За үүнийхаа дараа V дээрээ дараад дээр нь 2 дарах юм бол буцаад яг нэг тийм цэгүүдийн дахиад ингээд өөрчлөх боломжтой болно.
За тэгээд зонгоцсон дүрсүүдээ одоо хэрхэн зурх вэ гэдэг нь энэ одоо ингээд энийг бол та нар хүссэн юм анд зурж болно. За тэгээд дараа дээр нь энэ байгаа энэ зүйлүүд ашиглаад хэвлээ. Бигээр селектлж жагаад ингээд гоё. Бүгд ингээд нэг дор оруулаад бүр нэг дор оруулаад гих мэтчлэн ингээд янзлах боломжтой. Artboard guide. Энийг artboard guide гэж бодлоо. За тийм. За тэгээд жишээ нь одоо энэ хоёрыг хоорондоо яг голлох хэрэгтэй юм бол ингэж голлуулад энэ гурвалжин чинь энтэй бас яг ингэ зэрэгцээд байх хэрэгтэй. Ижил газар гэх юм бол ингэж мингээд нутаа урчилчих боломжтой байна. За манайр одоо тэгээд үүний дараа болохоор repeat grading. Repeat-ийг бол тусдаа нэг бичлэг байгаа. За энэ чинь ингээд давхарлаж тавиад тусдаа шинэ дүрс үүсгэж болно. Жишээ нь энэ хоёрыг нийлүүлж хагаад зөвхөн огццолт нь гарч ирж байгаа энэ дүрсийг одоо дахиад бид нар өөр нэг юмд ингээд ашиглах боломжтой. За эсвэл ингээд ингэж тавьж хагаад тэгээ энийг энэ дүрсийг цоолох ч юм уу те. Цоолох нь энэ. За энийг цоолж уу юу филээр ингэ шалгаж. За ингээд цоологдсон одоо ингээд энэ дүрс гараад ирлээ. Гүн цоолгод байгаа юм. Энэ болохоор ингээд дээр нь тавиад харъя. Subtract уг нь цоолох систем байна да. За тэгтээ энэ дүрсийг ингээд За энэ зүгээр цоосны гол зөөж байгаа юм. Угаасаа цоологдсон байгаа юм байна. За дараа нь энэ дүрсийг дээш аваад тавьчих. За энэ хоёрыг тавьчаад энэ дүрс шууд хасч болохгүй юм болоо. Хоёр өгнө. Энэ дүрс хэд байсан бэ? Ингэж яваад инглээ. Одоо ингэ хасчих чинь. За дараа нь буцаач. За дараагийнх нь одоо нийлүүлэх. Шинэ нэрүүд хооронд нийлүүлээд нэг дүрс болгох гэх юм бол ингээд нийлээд нэг дүрс очиж байна. За дараа нь нэрийг ингэж хагаад нийлүүлэх, add, subtract, intersection. Тэгээд exclude overlap гэнэ. За энэ нь юу гэсэн үг юм бэ? За intersection гэх юм бол зөвхөн одоо холынх нь ингэж яваад энэ жижиг хэсгэл гарч ирнэ гэсэн энийг бол хэлээ үзсэн тий. Ингээд энэ жижиг хэсгэл үүд бусд нь байхгүй болчихно. За буцаач. За ингэж яваад exclude overlap. За давхцсан хэсгийг хасах гээд байгаа. Давхцсан хэсгээс бусд нь үлдэх юм болов. За энэ за тийм байна. Энд байгаа одоо дүрсүүдийн давхцсангаас бусд нь одоо ингэж үлдэх гих мэтчлэнгээр дүрсүүдээ янзлах боломжтой байх нэ.